Уг нь бол хүний итгэл үнэмшил гэдэг зүйл бол хамгийн ариун, хамгийн гэгэн байх ёстой. Гэхдээ зарим нэг завтай хүмүүс олонний итгэл үнэмшлийг ашиглаж, олон нийтийг бол өөрийнх нь дагагч болгож, зарим тохиолдолд бүр хүссэн бүхнээ хийлгдэг, бараг л тийм зомби мэт болгож өөрийнх нь дур зоргоор тэдгээр хүмүүсийг бол удирдах захирсан тохиолдол бол олон байдаг. Тэдгээр аимшигт тарих угаагчдын дотроос магадгүй хамгийн алдартай нь Жим Джонс ч байж мэднэ. Тэрээр Америк нэгдсэн улсын нийгэмд арьс өнгөний ядгуурлан гадуурхалт дүртсэн, мөн нийгмийн гадуурхалт давтсан, хайр халамжаар дутсан олон мянган хүмүүсийн сул талыг төгс ашиглаж өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан ийм нэг. Тэрээр эхэндээ бол одоо цөхөрсөн хүмүүсийг өөрийн хайр инэрл давч, хүн бүр тэгш эрэхтэй амьдрах боломжтой деваачинг бол тэднэрт амлаж байсан ч яг үнэндээ энэ бүхний ард асар их эрх мэдлийн шунал мөн асар том хийрхэл нуугдаж байсан. Жим Джонс өөрийнхөө дагагчдын бүх хөрөнгийг хурааж авч тэдний тархийг бүхэлд нь нугааж эцэст нь Гаяна улсад байрлах битүү ширэнгэн ойд өөрийн дагагчдыг аваачиж байгаад тэднийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж өөрийн боол болгож хувиргасан байдаг. Улмаар 1978 оны 11-р сарын 18-ны өдөр Жим Джонс өөрийн тэр Гаяна улсад очсон дагагчдыг буюу нийтдээ 900 гаруй хүнийг тэдний дотор бол 300 гаруй бага насны хүүхдүүд байсан гэдэг тэр бүх хүмүүст Жим Джонс хүчээр хор уулгаж амийг нь игүүтгсэн. Энэ явдал бол хүн төрлөختний орчин үеийн түүхэнд хамгийн том, хамгийн сэтгэл сэртхийлэн шашны гаж урсгалын эмгэнэлт түүхэн жишээ гэж ойлгож болно. Хэн нэгнийг сохроор дагахын эцсийн цэг, мухар сүсгийн төгсгөл хэрхэн цусаар бичигдэж төгсдгийг Жим Джонсын түүх маш тодорхой харуулдаг. Тэр бол бурхны дүрээр ирсэн жинхэнэ чөтгөр байсан. Мөн сүүлийн жилүүдэд ч гэсэн манай улсад бас шашны элдв гаж буруу урсгалууд маш ихээр хүч авч хүмүүсийн дунд нэлээд өргөн дэлгэр тархаж байгаа ийм мэдээ, иймэрхүү чимээнүүд бол маш их сонсогддог болсон болохоор магадгүй цөөн хэдэн хүнд ч болтугай бас одоо сургамж гэхүү сануулга болох болов гэж бодсны үндсэн дээр өнөөдрийн дугаарыг бэлтгэн хүргэж байгаа нь энэ юм аа. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Тэгэхээр 1931 оны хавар буюу Америкийн нэгдсэн улсад бол эдийн засгийн их хямралын яг эд оргил үеэр Америкийн Индиана мужийн Крит хэмээх нэг ядруухан ард түмэн ерөнхийдөө бараг итгэл найдвараа алдаж цөхрөлт автаад байсан нэг юм жижигхэн тосгонд Джеймс Warren Jim буюу одоо Жим Джонс бол ингэж хорвоод мэндэлсэн байдаг. Түүний төрж өссөн гэр бүлийн орчинд бол ямар ч хүүхэд эрүүл сарвал сэтгэл зүйтэй өсөх боломжгүй тийм их хүчирхийлэл болон үл тооттоор дүүрэн ийм орчинд бол тэрээр хүүхэд насаа өнгөрүүлсэн. Эцэг Джеймс Джонс нь дэлхийн 1-р дайнд оролцож яваад химийн хортхинд хордож уушигны хүнд өвчтэй болж эргэж ирээд одоо нэг ёсонд бол хөдөлмөрлөх чадвараа бол бүрэн алдсан ийм ахмад дайчин хүн байсан. Нэгэнт ажил хийж чадахгүй болсон учраас түүний эцэг бол архинд ороод өдөржин гэртээ арх ууж ингээ ханиалгаж ерөөсөө ингэж бүх цагийг өнгөрүүлдэг байсан. Үүнээс гадна түүний эцэг бол гэр бүлийнхэнтэйгээ бараг нэг амьд харилцаа үүсгдэггүй, юм ярьдаггүй, ер нь нэлээд тийм харгас ширүүн зан төрхтэй. Нэмээд арьс өнгөний үзлээр ядгуурлан гадуурхдаг Ku Klux Klan гэх нөгөө ядгуурлан гадуурхдаг цагаан нөмрөг өмсдөг бүлгэн байдаг. Тэр бүлэгмийн гишүүн хүн байсан. Харин Жим Джонсын их нь бол одоо Ленетта гэдэг тийм гэр бүлээ тэжээхийн тулд одоо өдөр шөнөгүй олон давхар ажил хийдэг ийм эмэгтэй байсан. Гэхдээ нэг асуудалтай тал нь бол ээж нь эрүүл хүн байгаагүй, сэтгцийн хувьд бол цоо эрүүл хүн байгаагүй. Яагаад вэ гэвэл ээж нь ерөнхийдөө ингээд таарсан хүн болгондоо хандаж бол би энэ дэлхийг одоо аврах хувь тавилантай нэг бол төрүүлсэн ингэж өөртөө итгэлтэйгээр маш бардам ярьж явдаг ийм л эмэгтэй байсан. Ингээд нэг ёсондоо бол Жим Джонс хүү бол бага наснаасаа гэхэд эцэг эхийн хайр халамжийг бол огтоосоо мэдэрч үзээгүй. Нэмээд ихтэй бас ингэж үл тоогдсон ийм орчинд Жим Джонс
одоо муухагаар хэлэхэд одоо ингэж хэлээд байгаа юм л та. Яг нөгөө нэг гудамжны золбин нохоо шиг ингэж хүүхэд нас нь бол өссөн гэж одоо өнгөрсөн гэж энэ түүхэн их сурвалжууд дээр бол бичдэм байлээ. За ингээд эцэг их нь нэгэнт өөрийг нь анхаардаггүй учраас Jim Jones бол хизээч сургуультаа шинэ хувцас өмсөж явж байгаагүй. За түүний хувцас бол ингээ байнгын хэр бортгондоо баригдсан дандаа хуучин ийм хувцас өмсдөг байсан болохоор ерөнхийдөө үеийнхэн хүүхдүүдийн гадуурхалтанд бас маш их өртдөг байсан. За мөн бас одоо бусад хүүхдүүдтэй харьцуулахад хүртэл ядж байхад өөрийнх нь сэтгэл зүйн хүртэл энгийн хүүхдүүдээс бол өөр. За тухайлбал одоо Jim Jones бусад хүүхдүүдтэй ойртоод ингэж ам нэх болгондоо одоо жоохон хүүхдэж байнгын тийм үхэл хагацал тийм одоо ер нь тийм шашны гүн гүнзгий номлолч гэх юм уу тийм хүүхдийн амнаас гарахааргүй тийм хүнд сэдвүүдийг байнга ярьдаг байсан болохоор хүүхдүүд ерөнхийдөө түүнийг бол энэ гажиг амтаан гэдээ ер нь жоохон зайгаа барьдаг байсан байна. За мөн хамгийн аимшигтай Jim Jones хүүхэд байхдаа буюу бүр тэр жоохон байхаасаа гэхэд үхлийг маш ихээр сонирхож үхлийн талаар судалдаг. Ер нь энэ үхэл гэдэг зүйлд маш дуртай юм өвөрмөц гэх юм уу жоох юм гаж хүүхэд байсан. За жишээлбэл тэрээр одоо гудамжинд машинд дайруулад өгчихсэн байгаа муур эсвэл нохоо шувуу гэх мэт одоо хулхан ч юм уу иймэрхүү амьтдыг бол бүгднийг цуглуулад гэрийнхэн арын хашаанд бол авчирж ингэж цуглуулдаг байсан. Харин дараа нь бол тэр цуглуулсан амьтдыгаа бөөгнүүлж байгаад тийм оршуулгын ёслол үйлдэж одоо ингэж тоглодог байсан ч одоо хүүхдийн тоглоом гэхэд бол арай л гачинс тоглоом байгаа. За гэхдээ зүгээр ингээ ганцаараа өөрөө оршуулгын ёслол үйлдээд тоглочихгүй хамгийн гол нь хөр шайлуудынхан хүүхдүүдийг дуудаж авчирж байгаад за бүр одоо сандал одоо ширээ засаж байгаад хамгийн уртсан игнэнд хөршийнхэн хүүхдүүдийг суулгаж байгаад за өөрөө харин яг санвартны хүний тийм өөртөө тохирсон жижиг размерийн хувцас өмсөд за ингэж үхсэн амьтдын толгойд нь ингэж гараараа хүрээд адис өгч библийн судар уншиж залбирал үлдэж байгаад оршуулдаг байсан. За гэхдээ бас оршуулахдаа тэнд цугларсан нөө жоохон хүүхдүүд чинь ингээ гайхаад зарим нь айн тэгэн гут Jim Jones яадаг байсан бэхээр одоо уйлцгаа та нар эн чинь оршуулгын ёслол болж байна. Эмгэнэл үлдэх ёстой та нар одоо уйл гэж ингэж дарамтдаг байсан байгаа. За ингээд зарим нь одоо хуршүүдийнхэн хүүхдүүдийн тэр хожим дурсаж ярьснаар бол энэ Jim Jones бол оршуулга үлдэхийн тулд заримдаа бас яг тэр үхсэн амьтдыг биш амьд байгаа зүгээр амьтдыг хүртэл өөрөө зориудаар авч хөнөөгөөд өөрийнх нь тэр оршуулгын ёслолын тоглоомыг бол тоглодог байсан гэж ингэж хожим дурсаж ярьсан байдаг. За мөн Jim Jones-ыг түрүүн хэлсэнчлэн эцэг их нь бол огт тоодоггүй байсан учраас тэрээр ганцаараа одоо уйдахын ирэхээр бол өөрийнх нь сонирхлын дагуу тосгоныхон бараг сүм хийдүүдээр бол хэсэж дэмий тэнэж одоо ингэж өдрийг өнгөрүүлдэг байсан. Гэхдээ Jim Jones бурханд итгэдэгтэй эсвэл одоо сүмд очиж сүсэглэх гэсэндээ бол ингэж сүм хийдүүдээр хэсдэг ийм хүүхэд байгаагүй. Ямар зоригтой байсан бэ гэхээр тэр сүмийн номлогч гэдэг хүмүүс хэрхэн эндэр дээр гарч зогсоод за тэнд цугларсан олон хүмүүсийн оюун санааг нь тэгж эзэмдтэл за хэрхэн одоо тэгж хүмүүсийг ойлуулж догдлуулж нэг ёсондоо тэр хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг судлаж туршлага судалдаг байсан гэсэн үг. За ингээд сүм хийдүүдээр явж санваартнуудаас туршлага судалсан даруйдаа бол Jim Jones гэртээ эргэж ирээд нөгөө хуршүүдийнхэн хүүхдүүдийг дуудаж хашаандаа цуглуулж байгаад байшингийнхан арийнхан амбарт дуудаж оруулаад түгччихдэг байсан гэж байгаа. Бүх хүүхдүүдийг дотор нь оруулангуудаа түгчээд түлхүүрийг нуучдаг. За ингээд яах вэ гэхээр тэр амбар дотроо бас юм эндэр засаад тавьчихна. Тэгэн гут өөрөө тэр эндэр дээр гарч зогсож байгаад хоолоогоо шахаж одоо нэлээд бүдүүн баригл том хүний хоолоогоор ингэж одоо хичээж том хүний хоолоогоор яг номлогч хүн шиг одоо сүмээр дэмий тэнж тэр номлогчдын харсан зүйлээ одоо номлогчдоос сурсан зүйлээ ингэж тэр хүүхдүүдэд ярьж туршлага хоримтлуулдаг байсан байгаа. Гэхдээ одоо тэр амбар дотор түгжигсэн хүүхдүүд бол мэдээч хэрэг бол одоо бүгдээрээ айж уйлаад энэчнээс гаргаад өгөөч гэх мэтэр одоо Jim Jones-оос гуйж гисэн. Гэхдээ Jim Jones ерөөсөө номлол дуусах хүртэл хэнийг ч гаргахгүй гэдэг ийм хуулийг тэр дотор тогтоож хүмүүсийг хүчээр захирддаг байсан. Нэг ёсондоо бол тэрээр хүүхэд байхаасаа эхлээд бол бусдыг захирах, бусдыг хүчээр дарангуулах яг одоо ийм төрлийн нэг сэтгэл зүйн гажигтай хүн байсан гэж бол харагдаад байгаа. За ингэж одоо ирээдүйн шашны гаж урсгалын тэргүүн
маань одоо ингэж хүүхэд байхаасаа ихэрж өөрийгөө бүтээж эхэлсэн гэж бол нэг талаар бол хэлж болно. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр 1950 он болвоо. За 1950-ад он гэдэг бол Америкийн нэгдсэн улсад ерөнхийдөө арьсангоор ядгурлан гадуурхах үзэл дээд цэгтээ хүрээд байсан ийм л цаг үе. За хар арьснууд бол мэдээж хэрэг тухайн үед бол тусдаа автобусанд сууж явдаг. За хар арьстай хүүхдүүд бүр тусдаа сургуульд хүртэл явдаг. За бүр сүмд явахдаа хүртэл хар арьснууд бол тусдаа зөвхөн хар арьснуудын сүмд очиж мөрөглөө өвлдөж дуугаа дуулдаг байсан. За ялангуяа Jim Jones-ийн амьдарч байсан тэр Индиана мужид нь бол ерөнхийдөө энэ Америкийн нэгдсэн улсын нийгэмдэх арьсангоор ядгурлан гадуурхах үзэлтэй тэр Ku Klux Klan гэх бүлэглэлийн гишүүд маш олноороо амьдардаг. За арьсангны үзэл бол нэлээд газар авсан, хүмүүс нь цагаан арьс дэргэдүүд харуудыг нэлээд гадуурхаж хавчдаг одоо ийм л мужид бол тооцогддог байсан. За иймээс Jim Jones бол өөрийн амьдарч байсан муж дах энэ бүх одоо нийгмийн хуваагдлагыг өөртөө ашигтайгаар ашиглаж за арьс өнгөний үзлийн ялгааг бол одоо өөрийн гол зэвсэг болгохоор шийдсэн байгаа юм. За тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын тэр хууль цааз Америкийн нэгдсэн улсын нийгэм нь өөрөө одоо бүхэлдээ бол ард иргэдээ буюу энэ хүмүүсийг өөр хооронд нь ингэж тавцуулан хувааж байсан. За иймээс Jim Jones одоо тэр бүх хуваагдсан, хохирсон хүмүүсийг бол нэгтгэж за тэдгээр одоо хуваагдлийн золиос болсон хүмүүсийг өөрийн дагагчид одоо үнэнч итгэгчд болгохоор ингэж шийдсэн байгаа. За ингээд 1955 онд Jim Jones Индианаполис хотноо хүмүүсийн сүм хэмээх нэртэй юм өөрийнх нь сүмийг аль бие ёсоор байгуулсан байдаг. За энэ сүм бол тухайн үедээ бол жинхэнэ утгаараа бараг ийм хувьсгал болсон гэж ойлгож болно. За яагаад вэ гэвэл энэ Jim Jones өөрийн сүмийн үүд хаалхыг бол тэр бүх гадуурхагдсан, ядуу зүдүү, за ялангуяа хамгийн гол нь хар арьс дэрэгдэд бол шууд нээлттэйгээр үүд хаалхаа нээсэн байдаг. За ингэснээр хар болон цагаан арьстай хүмүүс ингээд нэг сүм дотор зэрэгцэж суугаад хамтдаа залбирал үлдэж нэгээ ахаа, ихчээ, найзаа гэх мэтээр ингэж ив найртайгаар дуудаж эхэлсэн байдаг. Одоо нэг ясандаа бол тийм маш тийм либерал сонсогдож байж болно л. Гэхдээ үүгээр барахгүй Jim Jones бол одоо өөрийн эхнэрийнхэн хамтаар бол бүр солонгос гаралтай өнчин хүүхэд, за мөн хар арьстай өнчин хүүхэд бүр уугуул Америк буюу одоо бидний хэвтгээр тэр Индиан хүүхдийг хүртэл ингэж үрчсэн авч за өөрийн гэр бүлийг юм солонгон гэр бүл гэж нэрлэдэг болсон. За ингээ нийгэм түүнийг бол гадна талаас нь юу гэж харах болсон бэ гэхээр ер нь энэ Jim Jones гэдэг хүн чинь маш гайхалтай, инэрэнгүү сэтгэлтэй, арьс өнгөний юм тэгш эрхийн төлөө тэмцэгч, хүний эрхийн төлөөх одоо үзэвтэн маш дэвшилтэд буюу юм орчин үеийн сэтгэлгээтэй яг жинхэнэ утгаараа бол юм гигантын хүн байна гэж ингэж хардаг болсон байгаа. За мөн түүний өөрийнхөө сүмд номлодог байсан сургаал нь бол энэ Христийн шашны сургаалаас бол арай өөр байсан. За бага насндаа тэрээр Jim Jones хүүхэд байхдаа бол тэр зөвлөлт холбоотуулсан удирдагч байсан Йозеф Сталин, за мөн одоо коммунизмын онолыг бол хамгийн анх зохиосон Карл Маркс болон Марк Энгельс нарын тэр цуврал бүтээлүүдийг, намтруудыг бол маш их шимтэн уншдаг ийм хүүхэд байсан байгаа. Тэгэн гут Jim Jones одоо ямар шийдвэр гаргаж ямар алхам хийсэн бэ гэхээр тэрээр бол одоо Христийн сургаал буюу тэр Библийн судрыг Карл Марксийн коммунист намын тунхаг бичгтээ бол ингэж холиж тийм холимог хуурга болгоод нэг ёсонд бол энэ Христийн сургаалыг коммунист, социалист үзэл санаатаагаар ингэж ухаалгаар холбож за улс төрийн үзэл санааг бол шашны сургаалын дотор агуулсан юм нэг шашин улс төр хоёр холилдсон гаж урсгалыг бол гаж номлолыг бий болгож эхэлсэн байдаг. Нэг ёсонд бол коммунист үзэл санааны хувийн өмчгүй байх тэр зарчмыг бол өөрийн номлолтоо бас маш хүчтэй оруулж ирж шингээсэн гэж бол хэлж болно. За тухайлбал одоо тэрээр эндэр дээр гараад ярих үедээ хэрвээ чи Иесусыг дагахыг хүсэж байгаа бол өөрийнхөө бүх хөрөнгийг зарж ядууст шивжүүлж өгөх ёстой. Бурхан гэдэг бол хайр. Харин хайр гэдэг бол социализм юм а гэх мэтэр ийм сонин ингэж номлодог байсан. Ингээд Jim Jones ер нь ингээ ядуу хүмүүст бол капиталист нийгмийн шудраг бус байдлыг бол маш сайн тайлбарлаж өгөөд харин манай энэ хүмүүсийн сүм гэдэг энэ миний энэ сүм бол баян хоосон байна уу, хар цагаан байна уу, бид нар бол хүмүүсийг ерөөсөө ялгадаггүй газар дээрх жинхэнэ цорын ганц тэгш эрхийн ганцхан диважан гэж маш олон хүмүүст бол итгүүлж чадсан байгаа. За мөн тэрээр одоо хүмүүст зөвхөн номлол үйлдэлд зогсохгүй бас ядуу хүмүүст бол үнгүй хоол өгөх цэгүүдийг нээж засрамжийн газар байгуулж хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэх төвийг хүртэл ингэж өөрийнх нь хандивын мөнгөөр бол байгуулсан байдаг.
За ингэснээр тэрээр ерөнхийдөө орон гэргүй болж гудамжинд гарч орхигдсон, хиндэж хэрэггүй нийгэмдээ хаягдсан одоо тэр бүх хүмүүс өвдөн шанагдсан тэр бүх хүмүүсийн хувьд бол зүгээр нэг шашны пастор санваартан биш харин тэднийг одоо үхлээс татаж гаргасан, амьдралыг нь аварч өөрчилсөн амьд бурхан гэж ингэж бол үзэгддэг болсон байгаа. Гэхдээ нэг үнэн гэвэл үнгүй зүйл зөвхөн хавханд байдаг. Яасан бэ гэвэл энэ Jim Jones одоо тэр бүх хүмүүсийг бол халамжилж хайрласныхын хариуд тэднээс зөрүүлээд үнэнч байхыг шаардаж эхэлсэн байдаг. Гэхдээ зүгээр нэг үнэнч байдал биш, бүр үнэмсгүй үнэнч оршихуйг дагагчдаасаа шаардаж эхэлсэн байгаа. Тухайлбал тэрээр өөрийнх нь дагагчдаа хандаж бол намайг та нар одооноос эхлээд Jim гэж дуудахаа болцгоо. Харин намайг эцэг минь гэж дуудаа гэж ингэж шаардаж эхэлсэн байдаг. За үнгүй хоол идэж байгаа тэр бүх ядарсан хүмүүс бол түүний шаардлагыг бол шууд л биелүүлсэн. За гэтэл ингээд цаг хугацаа өнгөрөх тусам түүний номлол айжмдаа бол улам бүр гаж болж эхэлсэн. Тухайлбал одоо нэг цуглааны үеэр тэрээр Библийг ингэж эндэр дээрээс шал руу маш хүчтэй саваад Библиэлд ингэж хөлөөрөө зогсож гიშгэж байгаад энэ цаасан шүтэн та нарыг бол аварч чадахгүй. Тэнгэр дээр яг үндэ ямар ч бурхан байхгүй. Харин та нарын цорын ганц амьд бурхан бол яг одоо яг энэ та нарын өмнө та нарыг хараад зогсож байна. Би бол социализмын биелэл гэж ингэж хэлсэн байдаг. За энэ бол яг үндэ бас ялч болсон хэрэгс хэтэрсэн үйлдэл байсан. Гэхдээ Jim Jones мэдээж өөрөө бас маш тийм ухаантай одоо завтай сэргэлэн ер нь энэ гэмт хэрэгтэй иймэрхүү бас гаж хүмүүс ч нийлээд IQ сайтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм болохоор тэрээр бол ерөөсөө ингэж дагагчт нь одоо түүнд бол ерөнхийдөө ингэж итгэхэд бүрэн итгэлтэй буюу оюун ухааныхын үе таалах нь бүрэн нэгдсэн гэдгийг ойлгосон даруйдаа бол яг тэр цагтаа бол мэдэрч ийм үйлдэл гаргасан байдаг. За ингээд түүнийг одоо ийм гаж зүйл хэлсний дараагаар тэнд байсан хүмүүс одоо энэ ч одоо юу яриад байна гэж гайхаж шоконд орохын оронд харин ч одоо бүр бүгдээр алга ташин уухайлан дэмжиж эхэлсэн байдаг. За ингээд Jim Jones Америкийн нэгдсэн улсын нэгэн жижигхэн мужийн жижиг хотоос хавин гарч за өөр олон мянган хүний сэтгэл зүйг эзэмдэхэд бол нэгэнт бэлэн боллоо гэж өөрийгөө үздсэн байгаа. За түүний шунал болон тэр эрх мэдлийн хийрхэлд бол Индиана гэдэг одоо тэр нэг жижигхэн хөдөөний муж бол дэнтүү хитрхи жижигдж байсан. За иймээс одоо Jim Jones өөрийг нь тэр сохроор дагдаг хүн сүрэг буюу тархиа угаалгасан олон мянган дагагчдаа дагуулад Америкийн нэгдсэн улсын хамгийн чөлөөт сэтгэлгээтэй тухайн үедээ хамгийн чөлөөт сэтгэлгээтэй тийм либерал маягийн муж байсан Калифорник чиглэж нүүсэн байдаг. За ингээд тэрээр Калифорни мужид одоо мужийн Сан Франциско хотод бол өөрийнх нь дагагчдыг дагуулж очингуудаа том хотод очиод нэг зүйлийг эхлээд маш сайн ойлгосон. За тэр нь юу вэ гэвэл ардчилсан нийгэмд хүний тоо гэдэг бол хамгийн том зэвсэг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. За энэ ч утгаараа тэрээр тухайн үед одоо өөрийнх нь мэдээлэл өөрийнх нь үгээр ямар ч үг дуугүй захирагддаг хизээж хаашаа ч одоо Jim Jones-ийн завраар хөдөлгөхөд бэлэн байдаг тэр олон мянган дагагчдаа одоо тодорхой хэмжээгээр ингэж ашиглахаар шийдсэн. Гэхдээ одоо юунд ашиглахаар шийдсэн бэ гэвэл ингэж улс төрчидтэй тохироо хийх иймэрхүү төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байгаа юм. За хэрвээ ингээд одоо аль нэг улс төрч Калифорни мужийн сонгуульд ялахыг хүсэж байвал ингээд Jim Jones руу юусаа ганцхан удаа утас сохиод хоорондоо ойлголцоход бүх юм ингээд асуудал шийдэгддэг байсан. За хэрвээ одоо тухайн улс төрч Jim Jones-тэй тохиролцож чадах юм бол хэдхэн цагийн дотор Jim Jones олон 10 автобус дүүрэн сайн дурын ажилчид буюу ямар ч цалин хөлсөхгүй ажилчдыг бол тухайн улс төрч рүү илгээж за тэр ажилчид нь бол тэр улс төрчийн төлөө бол одоо хөлөө цуцтал бол гүйж ажиллаж ухуулах хуудас тарааж за мөн одоо өөрсдийнх нь сонгуулийн саналыг хүртэл Jim Jones-ийн заавраар тухайн улс төрчтэй бол ингэж өгдөг байсан. Түүний одоо энэ амьгүй албатуудын энэ одоо зомбины арми ачаар тухайн үедээ Жорж Москони гэдэг хүн Сан Франциско хотын одоо засаг даргаар хүртэл сонгогдож байсан ийм түүх байдаг. Гэхдээ одоо үүнийхээ хариуд бол Jim Jones-ийн тусламжийг авсны хариуд бол мэдээж тэдгээр улс төрчид одоо хариу барих ёстой. За тэгвэл одоо сая хотын дарга болж чадсан тэр Жорж Москонигийн хувьд ямар хариу барьж байсан бэ гэвэл Jim Jones-ыг тэрээр Сан Франциско хотын нийтийн орон сууцны газрын дарга буюу одоо би яг монголоор юутай зөвлөх бол сайн мэдэхгүй байна. Магадгүй барилгын хөгжлийн төвч гэдэг юм уу эсвэл ипотекийн корпорац ч юм уу одоо ямар ч нэг тиймэрхүү байгууллагын даргаар томилж ингэж төрийн албан хаагч бүр ингэж дарга болгосон байдаг.
Ингээд Jim Jones ингээд нэгэнт одоо тухайн үедээ ийм олон мянган дагагчтай гэдэг нь нийгэм даяар маш их тодорхой болж ер нь энэ Jim Jones гэдэг хүн Калифорни мужийн улс төрт ингэж хүчтэй нөлөөж чаддаг болсон учраас тухайн үеийн Калифорни мужийн амбан захирагч Jerry Brown за мөн одоо хүний эрхийн алдар тэмцэгч Harvey Milk за тэр байтугай тухайн үеийн Америк нэгдсэн улсын тэргүүн хадагтай байсан Rosalind Carter хүртэл ингэж Jim Jones-тай бол танилцсаж хамтдаа одоо 6 хүртэл ингэж ахуулсан байдаг. За ингээд Jim Jones ерөнхийдөө ингээ улс төрчдийн нөмөр нөөлгөнд багтаж эхэлсэн учраас цагдаа болон хууль хяналтын байгууллагын түүнд бол хавтаж одоо чадхааргүй ингэж баг ийм дархлаатай цагдаагийн дархлаатай болж хувирсан байгаа. За түүнчлэн Jim Jones дагагчдаа улам олон болгохын тулд Христийн шашны гайхамшигуудыг ингэж тайзан дээр үзүүлдэг болсон. Гэхдээ яг үндэ энэ Христийн шашны гайхамшиг гэд байгаа зүйлс нь бүгдээрээ цэвэр жүжиглэлт байсан. Залилсан байсан. Тухайлбал одоо нэгэн цуглааны үеэр бол тэрээр ариун сүнс надад ингэж хэлж байна. За энэ танхим дотор хорт хавдартай хүн байна гэд ингэ орилж байгаа. За ингээд түүнийг орилсны дараагаар бол урдчлан бэлтгэгсэн байсан нэг хүн тайзан дээр гарч ирээд одоо Jim Jones-ийн хажууд бол ингэж зогсдог байсан. Тэгэнгүүт Jim Jones яах вэ гэхээр ямар нэгэн тийм ил бүзүүлж байгаа юм л өөрийнх нь гарыг одоо тэр хорт тавдартай гэж байгаа хүний ингэж хоолоор нь ингэж оруулж байгаа юм шиг ийм одоо үзүүлбэр үзүүлнэ. Тэгэн гутаа тэр хүнийхээ хоолооноос одоо маш их тийм цусанд хутгалцсан тийм муухай үнэртэй багсарсан одоо махч гэх юм уу тийм нүж гэх юм уу тийм одоо цул зүйлийг бол гаргаж ирээд одоо та нар үүнийг харцгаа за би одоо энэ хүний биеэс ингээд хорт тавдрыг нь суглаад гаргаад ирлээ гэх мэтээр ингэж ийм сонин ийм үзүүлбэрийг үзүүлдэг байсан. За хүмүүс бол үүнийг нь хараад яг үүндээ маш ихээр итгэж энэ хүн бол одоо жинхэнэ гигантийн юм байна, хорт тавдрыг хүртэл эдгээд юм байна гэж ингэж гайхширдаг байсан. Гэхдээ хожим ил болсон баримтуудыг харах юм бол Jim Jones-ны тэр махнүчтэй цустай хутгалсан зүйл гээд байгаа тэр нь бол ерөөсөө тухайн үзүүлбэр болохын өмнө бол ядадчихсан одоо Тахианы ходоод эвэг гэх мэт тийм дотор эргэтэн таван цул байдаг байсан бол ингэж тодорхой болсон байдаг. За мөн дан ганц ингэж хорт хавдартай хүмүүсийг эмчлэх үзүүлбэр үзүүлээд тогтохгүйгээр одоо тэрэгэнцэртэй хүмүүсийг хүртэл одоо бурхны нэрийн өмнөөс бол та нарт босож атгахыг би тушааж байна гэх мэтээр ингэж одоо орилж загнаж ингэж бурхны өмнөөс тушаал өгдөг байсан. Тэгэн ут гинт өнөөх тэрэгэнцэртэй хүмүүс нь судлаасаа босч ирээд за зарим нь бүр ингэж гүүж харайж марайж одоо янз бүрийн юм нэг одоо хошин шогийн байдлын тавилттай жүжиг үзүүлдэг байсан. Гэхдээ энэ түүний бүх жүжигүүд бол ингээ маш олон хүмүүсийг өөртөд нь ингэж сохроор итгүүлж шууд л түүнийг одоо бидний ариун гигэн аврагч эцэг юм байна гэж ингэж сүсэглэж эхлэхэд бол хүрэгдэг байсан хамгийн сонирхолтой. Одоо энэ бол 1950 он бараг 60-аад оны үед явж болохоор тухайн үеийн хүмүүс бас юм гинэн цайлханл байсан юм уу даа гэж харагдаад байна. За мөн одоо түүний сүм хэдийгээр одоо түрүүн хэлсэнчлэн гадна талаасаа харахад бол сайн үлсийн аяныг тогтмол өрнүүлдэг, арьс өнгөний тэгш эрхийг тунхагласан юм гайхамшигтай хүний эрхийн мэдрэмжтэй сайн үлсийн байгууллага мэт харагддаг байсан боловч яг дотор талыг харах юм бол одоо бид бүхний тэр сайн мэддэг тэр концлагерийн зарчим үйлчлдэг байсан. Концлагер гэдэг чинь одоо нацист Германы тэр 20 ангууд дахин боловсруулах ангууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Jim Jones бол одоо дагагчдынхан ерөнхийдөө одоо бүх зүйлээ бол бурханд өгөхийг бол ингэж шаарддаг байсан байгаа дагагчдаас. За гэхдээ тэр бурхан гэдэг байгаа зүйл нь хамгийн гол нь тэр тэнгэр дээр байдаг ямар нэгэн бурхан эсвэл ертөнцийн эзэн Иесус Христ тогтоосоо биш. Харин түүний яриад байгаа тэр бурхан бол Jim Jones өөрөө байсан. Ингэснээр түүний дагагчд болон итгэгчд яаж эхэлсэн бэ гэвэл өөрсдийнх нь тэр цалин, тэтгэвэр, хувийн эд хөрөнгө тэр байтугай өөрсдийнх нь бүр байшин саваа хүртэл ингэ Jim Jones-ийн нэрээр шилжүүлж өгдөг болсон байгаа. За үүний үр дүн Jim Jones бол маш богино хугацаанд асар баян хүн болж Америк нэгдсэн улстай бас дээгүүрт орох үе юм маш баян хүн болж чадсан байдаг. За түүнчлэн тэрээр бол одоо жинхэнэ утгаараа бол хөдөлмөрийн мөдчлөг хийдэг байсан. За Jim Jones хүмүүсийг бол өдөр шөнөгүй ажилуулж өөрийнх нь дагагчдыг ингэж нойргуудад оруулан ядруулж байгаад за нэг өсөндөө бол ингэж эрүүлэр сэтгэх чадварыг нь алдагдуулдаг байсан гэж бол хэлж болно. За тэрээр одоо гэр бүлийн гишүүдийг хүртэл бие бинийгээ тагнаж матхыг ингэж шаардаж үүрэг болгож за итгэгчдийнхэн хүүхдүүдийг бас эцэг эхээс нь салгаж сүмийн асрамжинд тусад нь авдаг байсан. Харин хэн нэгэн одоо түүний үгнээс зөрөж за Jim Jones-ийн эсрэг одоо янз бүрийн юм үг ярьж үйлдэл хийх юм бол тухайн хүнийг бол одоо дотор хувцсын нүрс тайдж байгаад ингэж чармаа нүцгэлж байгаад бусад гишүүдийнхэн өмнө зодож
занчиж за мөн олон хоногоор модон хайрцагын дотор ингэж түгжиж ингэж шийтгдэг байсан. Энэ бүхнийг яг үүндээ гадны ертөнц бол мэддэггүй байсан. Гэхдээ саяны ярьсан бүхнээс илүү хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл Jim Jones өөрийнх нь дагагчд дээр ингэж хоосон цаасан дээр гарын үсэг зурулдаг байсан байгаа. Яах гэж ингэж гарын үсэг зуруулад байна гэхээр за тэдгээр дагагчд нь гарын үсэг зурж дуусныхын дараагаар гарын үсгнийх нь одоо өмнөх зайд бол би хүүхдээ хүчрхийлсэн. За би улс төрийн аллах хийхээр бол төлөвлөж байсан гэх мэтээр ингээд худлаа зүйлсүүдийг бичээд хэрвээ тухайн хүн ингээд сүмээс гарахаар оролдлого хийх юм бол эсвэл одоо сүмээс зугтах ч юм уу ямар нэгэн байдлаар өөрөөс нь ингэж нүур буруулах иймэрхүү алхам гаргах юм бол энэ цаасыг чинь би цагдаагийнханд өгчихнө. Ингээд цагдаагийнхан чамайг юм гэмт хэрэг хийх гэж байсан байна гэд баривчилчихнаа гэд нэг өсөндөө хүмүүсийг ингэж өөрийнх нь барьцаанд оруулж өөрийнх нь дагагчийг ингэж хүчээр тогтоодог байсан гэсэн үг. Гэхдээ энэ аимшигтай харгислал яг үүндээ бол тийм ч удаан одоо нууц гэвэр бол байх боломжгүй байсан. За юу болсон бэ гэхээр 1970-ад оны сүүлээр энэ Jim Jones-ийн энэ мэт энэ харгас завтай үйлдэл хэрээс хэтэрсэн учраас сүмээс зугтаж чадсан зарим цөөн хэдэн хүмүүс бол хэвлэл мэдээллийн байгууллагууд бол хандаж одоо Jim Jones-ийн талаар мэдээлэлүүд өгч эхэлсэн. За ингээд сэтгүүлчид хэвлэлийн байгууллагын Jim Jones-ийн араар бол одоо 90 сурвалжлах мөрдлөг хийж за түүнийг татвараас зугтсан талаарх баримтууд за хуурамч үзүүлбэр хийдэг байсан талаар одоо олон нийтийг мэхэлдэг байсан талаарх баримтууд мөн хамгийн гол нь бэлгийн хүчирхийлэл хийж байсан баримтууд зэрэг одоо маш олон баримтуудын араас бол ингэж ил хайгуул хийж эхэлсэн байгаа. За иймээс Jim Jones ерөнхийдөө одоо өөрийнх нь нүүр царай, жинхэнэ нүүр бол олон нийтэд илэрхэн цаг хугацааны асуудал болоод байна гэж айсан учраас тэрээр Америк нэгдсэн улсаас бүр мөсөн зугтахаар шийдээд за бараг ямар ч хууль үүдчилдэггүй юм ширэнгэн ойд дотор өөрийнх нь хувийн вант улсыг байгуулах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Харин тэр газраа ямар газраар сонгосон бэ гэвэл Гаяна улсын нэгэн ширэнгэн ойг тэрээр сонгосон байдаг. За ингээд 1974 оноос эхлээд Jim Jones Өмнөд Америкийн нэгэн жижигхэн улс. Гэхдээ одоо улс төрийн хувьд бас тодорхой хэмжээний тийм социалист чиг баримжаатай. За яг ингэж хэлэхээр бас яг бүрэн тийм социалист улс бол бас байсан гэж ойлгож болохгүй. За ийм нэг одоо ерөнхийдөө социалистууд бас нийгэмд нь хүчтэй байсан Гаяна улсыг сонгоод за Гаяна улсын ширэнгэн ойд бол тэрээр 15 км квадрат газар нутгийг засгийн газраас нь түрээсэлж аваад тийшээгээ тусгай баг илгээгээд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байдаг. За энэ газрыг тэрээр өөрийнх нь нэрээр одоо Jonestown гэж бол нэрлэсэн. За үүний дараа 1977 онд Jim Jones одоо сүмийнхэн эндэр дээр гарч өөрийнх нь дагагчтай хандаж за Америкийн нэгдсэн улс бол тэр чигтээ фашист улс болж хувирлаа. За та биднийг одоо ингээд хар арьснуудад хайртай учраас биднийг социалист үзэл баримтлалыг дэмждэг учраас Америкийн нэгдсэн улс биднийг устгахыг хүсэж байна. Одоо тун удахгүй дэлхийд дээр цөминдээ эхлэх гэж байгаа учраас одоо би та бүхнийг аваад өөрийнх нь тэр анх амлаж байсан деважн руугаа буюу Jonestown руу нүүхээр шийдээд байна. Намайг дагцгаа гэд ингэж дагагчдаа тэрээр урайлж эхэлсэн байгаа. Ингээ ердөө хэдхэн 7 хоногийн дотор Jim Jones өөрийнх нь 1000 гаруй дагагчдыг дагуулад Гаяна улс руу шүн дундын нисэлгээр бараг нууцаар шахам ингэж Америкийн нэгдсэн улсаас бол маш хурдан явсан байдаг. За түүнийг дагаж явсан хүмүүс дотроо юу гэж бодож байсан бэ гэхээр үнэхээр л одоо ширэнгэн ой дотор арьс өнгөний ямар ч ялгуурлан гадуурхах үзэлгүй за хүн бүр аз жаргалтайгаар газар тариалан эрхлээд амьдрах боломжтой тийм нэг утоп маягийн нийгэм рүү тийм нэг деважн руу очиж байна гэж бол тэд нар бол сохроор итгэсэн байдаг. За ингээд Гаянагийн нийслэлд тэд нэр буусныхын дараагаар бол завь болон ачааны машин зэрэг одоо маш олон төрлийн тээврийн хэрэгслүүдээр олон цагийн турш тасралтгүй явсаар эцэст нь тэр ширэнгэн ойн гүнд байрлаж байсан Jonestown бол хүрэлцэж очсон. Гэтэл тэр газар бол тэдний төсөөлж байснаас шал өөр одоо девачин биш шал өөр нөхцөл байдал хүлээж авсан. Хитрхи тийм бөхчм уур амьсгалтай намаг батчиг хаасайгүй ихтэй шумуул болон аавц гэх мэтэр одоо халуун орны ширэнгэн ойд байдаг маш олон төрлийн тийм шавжнуудтай баригдсан нэг л тийм одоо амьдрахад тухгүй амьдрах аргагүй тийм онцгой орчин бол тэднийг бол хүлээж авсан. За Jim Jones тэнд бол ингээ банзаар хийсэн хавчиг жижиг байшингуудыг бол хэдийнэ одоо бариудчихсан байсан. За ингээд Jim Jones бол нэг байшин нэг жижиг
жижигхэн байшин дотор 10-аас 15 хүнийг бол одоо шахацдуулан хуваарлаж эхэлсэн байдаг. За яагаад ингэж шахацдуулсан бэ гэвэл Jim Jones анх бодохдоо бол 500 хүн намайг дагаж ирэх байх гэж тооцоолоод энэ Jonestown-ыгаа бол ерөнхийдөө 500 хүний багтаамжтайгаар анх төлөвлөж барьсан байлээ. За гэтэл ингээ 1000 гаруй хүн очсноос болоод орон байрны хүрэлцээ муудаж, за орон байрны хүрэлцэнээс гадна хамгийн ноцтой нь бол хоол хүнс болон эм тарианы нөөц хүртэл маш хурдтай дуусаж эхэлсэн байгаа. За гэхдээ энэ хоол хүнс эм тариа орон байрны дутагдлаас илүүтэйгээр хамгийн одоо таагүй мэдрэмж өгч байсан зүйл нь тэр газрыг бол бүхэлд нь одоо бид нар мэддэн шүү дээ тийм одоо хэлийн цэргийн ангууд ч юм уу төрийн хамгаалалттай бүсүүдэд торон хашаа байдаг. Яг тийм торон хашаагаар хүрээлсэн байсан. Гэхдээ зөвхөн дан ганц торон хашаагаар хүрээлээ зогсохгүй хамгийн гол нь тэнцээ буутай харуулууд үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо яг л нэг өсөн нэг хүмүүст ямар мэдрэмж өгч нэ гэхээр хөдөлмөрийн хорих лагерт ирсэн юм шиг ийм л мэдрэмж авсан байгаа. За тэгээд нөхцөл байдал ч гэсэн ямар ч ялгаагүй маш хүнд байсан. Яг л хөдөлмөрийн хорих лагер гэж хэлж болно. Тэнд очсон Jim Jones-ын дагагчид бол бүгдээрээ өглөөний 6 цагт бол тушаалын дагуу босдог. Ингээд ширэнгэн хойн тэр маш халуун бөгчим аимшигтэй цаг агаарт бол өдөрт 10-аас 12 цагийн турш газар тариалангийн маш хүнд хэцүү ажил бол хийж өнгөрүүлдэг болсон. За мөн тэдэнд одоо хоол хүнсний дутагдал үүссэн учраас хүн болгонд өдөрт 2 аяг одоо цагаан будаас өгдөг байсан. Ингээд одоо хүнс хангалттай хүрэхгүй байсан учраас тэнд байсан хүмүүс Jim Jones-ийн дагагчдад эхнээсээ бол өлсгөлөнд нэрвэгдэж турж эцэцгээж за цаашлаад тэр халуун орны тэр бөгчим уур амьсгалаас болоод халуун орны хумхаа өвчин болон өөр бусад тийм халуун орны өвчнүүдийг бас тусаж эхэлсэн байгаа. За тухайн үедээ тэр Jim Jones бол өөрөө ямар байдалтай байсан бэ гэвэл амфетамин болон одоо барбитурат гэдэг иймэрхүү ийм хоёр төрлийн сэтгцэд нөлөөлөх эмний гүн гүнзгий хамааралтай ийм байдалд ороод байсан. За иймээс Jim Jones нэг ёсондоо бол одоо гүнзгий хэлбэрийн параноятай болсон гэж бол ойлгож болно. За иймээс тэрээр нэг одоо шөнийн цагаар бол бараг л унтхаа болчихсон. За хүн бүхнийг бол одоо байнгын занал хийж хүн болгоныг хардаж сэрддэг. За Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллага бол өөрсдийнх нь устгахаар энэ ширэнгэн ой дотор биднийг хайгаад байна гэж итгэдэг. За түүндээс одоо маш их айсандаа болоод тэнд байгаа бүх хүмүүсийг байнга нэмж ийм айдсаар дарамталж хэрвээ тэд нэр та нарыг биднийг олох юм бол биднийг шууд устгах болно гэх мэтэр одоо иймэрхүү байдлаар занал хийдэг болсон байгаа. За мөн одоо тэнцээ амьдарч байгаа хин нэгэн итгээд гомдлох эсвэл одоо ямар нэгэн байдлаар зүхтах ордлого хийх юм бол одоо шөнийн цагаар тэр хүнийг бол бүх хүмүүсийн өмнө гаргаж байгаад бас яг чармаа нүцгэн болгож байгаад модон борохоогоор ухаан автцсан зодож шийтгдэг ийм одоо шийтглийн тогтолцоог Jim Jones бий болгосон. Тэнцээ Jim Jones ерөөсөө одоо хүүхдүүдийг эцэг эхчүүдээс нь салгаж за хэрв одоо хүүхдүүд уйлах эсвэл одоо сахилах гутах юм бол бага насны хүүхдүүдийг хүртэл тэр харанхуй битүү модон харьцагын дотор олон хоногоор хорж ингэж шийтгдэг байсан байгаа. Манай нөгөө 9 ирүү гээд одоо манжин ирүүддэг тэр нөгөө 9 ирүү дотор бол байдэн шүү дээ. Юу гэж нэрлээд байдаг гэхэд тэр чинь. Одоо нэг ёсонд бол тиймэрхүү байдлаар ингэж шийтгдэг байсан гэж ойлгож болно. За ингээд одоо Jim Jones-ийн үнэнч дагагчдийнх нь итгэж байсан тэр Jonestown гэдэг газар нь бол ингээ бодит төдөлтөр диваажин бус харин яг там байсан гэдэг нь бол тодорхой болж эхэлж байгаа. Одоо нэг ёсондоо бол ингээд тэр бүх хүмүүс бол ямар ч хууль эрхцүүгүй орчинд ийм газрын мухарт одоо хин нэгэн тийм мэдрэл муутай хүний хараа хяналт дарангуулалт доор ингээ мянган хүмүүсийг бол Jim Jones тэнцээ хүснээрээ боолчилж тэнд өөрийнхөө харгисдыг хэлмийг бол тогтоож улс дотор улс байгуулад байсан гэсэн үг ээ. За ингээд ерөнхийдөө энэ хүнд хэцүү байдалд хоригдол болон амьдарч байтал одоо нэг шөнө гинт түгшүүрийн дохойд угарсан. За чанга яригчаар Jim Jones бол хүмүүст хандаж за бүгдээрээ сэрцгээгээрээ Америк нэгдсэн улсын цэргүүд ширэнгэн ойд явж гин бид нартэй маш ойрхон тулж ирээд байна. Бүгдээрээ төв асар цуглар гэдэг ийм одоо шаардлагыг цагаан хоолоогоор дамжуулж Jim Jones бол тавьсан. За ингээд одоо хагас нойрмог байдалтай бас тодорхой хэмжээний айдас давтсан хүмүүс өөр хүүхдүүдэд тэврээд ерөнхийдөө бүгдээрээ Jim Jones-ийн өмнө бол очиж зогссон. За гэтэл Jim Jones өөрөө бол маш тайван байдалтайгаар тэдний өдөөс бол харж зогссож байсан. За түүнчлэн зэвсэгт харуулууд бол бүгдээрээ Jim Jones-ийн ард бол одоо тэнд байсан энгийн иргэд рүү бол хараад зогсчихсан байсан байгаа.
За Jim Jones тэдгээр цугларсан хүмүүст хандаж бол дайснууд биднийг эзлэн авч биднийг боотчилж за хүүхдүүдийг минь тарчлах гэж байна. Бидэнд одоо ганцхан зам үлдлээ. Дайсны гарт орохгүй тулд бүгдээрээ яг одоо нэр төртэйгээр амиа хорцгоё гэж ингэж хэлсэн. За ингээд харуулууд хүмүүст бол жижиг хундахта улаан өнгийн ундаа бол тарааж өгөөд за энэ ундаанд бол үхлийн хор байгаа. Үүнийг угаад 45 минутын дотор бол одоо бид бүгд ямарч өвдөлт мэдэлгүйгээр бүгдээрээ үхээд деваачнд очицгоох болно гэж одоо энэ хорыг уухыг шаардсан. Ингээд тэндээсэн хүмүүс одоо буутай цэргүүд бас байсан учраас аргагүй байдалд ороод хүмүүс бол ингээд уусан байдаг. За мөн одоо хүүхдүүд хүртэл ууж одоо бага насны хүүхдүүдийн аманд цэргүүд тэндээс нөгөө цэргүүдч гэж одоо буутай зэвсгэлсэн тэр этгээдүүд Jim Jones-ийн хамгаалагчд бол одоо шипризер жоохон хүүхдүүдийн аманд хүртэл тэрнээс нь бол тусааж хийсэн байгаа. За ингээ хүн болгон айдас давтаад өглөө хүлээгээд хөвтөж байтал 1 цаг өнгөрлөө. 1 цаг өнгөрчөөд хахад хэн ч үхвээгүй. За үүний дараа Jim Jones хүмүүс рүү маш задчин байдлаар инээмсэглэж харж байгаад за энэ бол зүгээр та нарын надад хэр үнэнч байгааг шалгасан энэ туршилт байсан юм аа. Яг үндэ энэ ундаан дотор ямар ч хор байхгүй гэж ингэж хэлсэн. За тэгэхээр энэ үйл явдлаас юу гэж харж юу гэж ойлгож болох вэ гэвэл энэ үйл явдал нь өөрөө Johnstown-ы оршин суугчдыг амиа хорлолтод одоо ингэж бэлтгэсэн тийм амиа хорлох сургуулилт байсан гэж бол ингэж ойлгож болно. Яагаад ингэж ойлгож болох вэ гэвэл Jim Jones яг ийм сургуулилтыг бол 1 сард одоо дунджаар 5-6 удаа шүн дунд бол тогтмол хийдэг болсон. Ингээд хүмүүсийн хувьд ч гэсэн одоо энэ амиа хорлох хортой ус суух нь бол айжмдаа бол одоо хэвийн үзэгдэл болж хувирсан гэсэн үг. За гэтэл яг ингэ явж энэ бүхний дараа нэг маш ноцтой үйл явдал болсон байдаг. За ямар үйл явдал болсон бэ гэвэл одоо өнөөдрийн манай дугаарын хамгийн гол одоо ярианы сэдв гол өрнөс хэсэг бол яг одоо эхлэх гэж байна. За 1978 оны намар гэхэд энэ Johnstown-ы цөөн хэдэн хүмүүс бол тэндээс маш амжилттайгаар оргож чадсан бөгөөд за тэд нэр эх орондоо очоод тэнд яг юу болоод байгаа талаарх мэдээллийг бол албаны хүмүүст өгсөн байдаг. За мөн одоо Jim Jones бас тархиа угаалгаад энэ Guyana гэдэг улсын ширэнгэн ойр руу түүнийг дагаад явчихсан. Тэр зарим хүмүүсийнх нь ар гэрийнхэн бол гомдол гаргаж Америк нэгдсэн улсын засгийн газарт бол ингэж маш их гомдол гаргаж шаардаж эхэлсэн байгаа. За ингэснээр Америк нэгдсэн улсын одоо Калифорни мужаас сонгогдсон Америк нэгдсэн улсын конгрессийн гишүүн Leo Ryan гэдэг хүн за энэ асуудлыг бол өөрийн биеэр шалгаж учрыг нь болохоор Guyana улс руу албан томилтоор явсан. За Leo Ryan бол одоо зүгээр нэг тийм ширээний ард суугаад бодлого тодорхойлоод бодлого яриад суудаг тийм улс төрч бол байгаагүй. Харин тэр ямар улс төрч байсан бэ гэхээр одоо нэг жишээнээс бол маш тодорхой ойлгогдно. За шорон дотор бол ерөнхийдөө ингэж харгислал маш өндөр байна. Шоронгийн орчин бол ингэж хэрээс хэтэрстэй гэдэг иймэрхүү яриа, иймэрхүү гомдол нийгэм даяар гарч ирсний дараагаар бол энэ Leo Ryan гэдэг энэ улс төрч бол өөрийнх нь бичиг баримтыг хурамчаар үүддээд өөрийгөө ингэж хоригдлын дүрт оруулж байгаад шорон дотор ингэж хоригдол болж орж яг өөрийнх нь биеэр боддоор шоронгийн нөхцөл байдалтай танилцж байсан ийм зоригтой за үнний төлөө тэмцэгч одоо маш эрэлхэг маш сайн улс төрч бол байсан яалтчгүй. За ингээд 1978 оны 11 сарын 14-ний өдөр бол тэрээр Америкийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон зураглаачид за мөн Johnstown-д бол одоо Johnstown-д хоригдож байгаа тэр зарим хүмүүсийн ар гэрийн төлөөллүүдийг дагуулад Guyana улсын нийслэлд очсон байдаг. За улмаар 4-р сарын 17-ны орой конгрессийн гишүүн Leo Ryan тэргүүтээ төлөөлөгчд тэр ширэнгэн Johnstown суурьнд бол албан ёсоор хөл тавьцгаасан. За харин Jim Jones бол тэднийг одоо ухтаа авахд бэлтгэж маш сайн жүжиг, бараг төгс жүжиг бол найруулсан байдаг. За тэрээр суурингийн төв асарт бол хөгжим их шиглүүлж, хүмүүсийг бол хүчээр инээмсэглэнгээ бүжиглүүлж, за ширээн дээр бол одоо дүүрэн хоол унд амттай сайхан зүйлсийг бол ингэж тавьж угтаж авсан. За тэнд хүмүүс одоо гишүүнтэй уулзаад бид нэр маш аз жаргалтай амьдарч байна. Jim Jones бол биднийг аврагч гэх мэтэр одоо иймэрхүү урдаас зааварчилж өгсөн үгнүүдийг бол гишүүнд бол хэлж байсан. За ингээд яасан бэ гэхээр өнөөх гишүүн маань энэ Jim Jones-ийн жүжигт бол бүрэн хууртагдсан байгаа.
За сэтгэл нь бол маш ихээр хөдлөөд тэрээр микрофоныг бол барьж байгаад за энд байгаа хүмүүсийн ихэнх нь Джонстауныг бол амьдралд нь тохиолсон хамгийн сайхан зүйл гэдэгт бол яг бүрэн итгэдэм байна. Та нар энэ чинь үнэхээр аз жаргалтай амьдарч чаддсан байна. Та бүхэнд баяр хүргье гэж хэлээд ингээд микрофоноо тавьсан байдаг. За нэгэнт одоо конгрессийн гишүүн ингээд түүний найруулсан жүжигэнд хурдчихсан учраас Jim Jones бол одоо хамаг хөдсөн урсж байсан бол одоо нэг юм арай гэж тайвшраад маш амар тайван бодож гисэн л дээ. За гэтэл тэр орой нэг зүйл бас болсон. Юу болсон бэ гэвэл одоо бид нар NBC телевиз гэж бол одоо зарим нь бол мэдэх бах. NBC телевизийн сурвалжлагч Don Harris гэдэг хүн одоо асар дотор зогсож байхад Johnstown-ы нэгэн оршин суугч түүнд дөхөж ирээд түүний халаас руу нэг жижигхэн цаасууд шургууд шингуудаа маш хурдан яваад өгчихсөн байгаа. За ингээд өнөөх сэтгүүлч гайхаад тэр цаасыг нь нээгээд үзсэн чинь биднэрт туслаач биднийг эндээс аваад яваад өгөөч гэд хоёр хүн гарын үсгээ бичсэн ийм цаас байсан. За ингээд маргааш нь буюу 11-р сарын 18-ны одоо өдөр болсон. Гэтэл энэ өдөр бол нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдсөн. За энэ цаас бол бас хэдийгээр тийм боловч бас яг хангалттай нотлох харимт бол бодож чадахгүй байсан. За ингэхээр одоо конгрессийн гишүүн болон тэнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид бол одоо шалгалтын ажиллагаа дууслаа гэж үзээд нутаг буцах гэж байтал за Jim Jones-ийн тэр хоригдол болоод ирсэн тэр Johnstown-ы одоо хэд хэдэн оршин суугчид нэгэн зэрэг одоо ямар ч шийтгэл ямар ч үхлээс айлгүйгээр асар их эр зориг гаргаж одоо намайг эндээс аваа яваач гишүүнээ гэд одоо тэр конгрессийн гишүүнээс шууд гуйж гэлсэн байгаа. За улмаар одоо түүнээс яг ингэж аймаг гуйж намайг эндээс аваад яваач гэж гуйж байгаа хүмүүсийн тоо нэг нэгээ дагаж зориг нь орж нэмэгдсээр хагаад нийтдээ 15 хүн болж нэмэгдсэн. За үүнийг хараад Jim Jones-ийн нүд бол одоо улаанаараа эргэлдэж гадсууртлаа уурлаж гэлсэн гэдэг. За яагаад гэвэл одоо тэдгээр аймаг гуйж зогтхыг хүсэж байгаа хүмүүсийн дотор Jim Jones-ийн хамгийн ихтгэл хүмүүсийн нэг болох Parks гэдэг хүн болон түүний гэр бүлийнхэн хүртэл тэр дотор багтаж байсан. За ингээд Leo Ryan болон одоо Jim Jones хоёрын хооронд бол нэлээд ширүү маргаан дэгдэж гэлж байгаа юм л да. Энэ хүмүүсийг одоо яагаад надаас аймгуугаад байгаа? Энэ хүмүүс чи өөрсдөө явах юм эрх чөлөөгүй амьдрд юм уу? Чи надад худлаа зүйл үзүүлсэн юм уу гэх мэтэр одоо ер нь бол тэр конгрессийн гишүүн юу болоод байгааг шууд ойлгож байгаа ш. Тэр хүн биш бол хин ч ойлгоно. За гэтэл яг энэ үеэр энэ Jim Jones-ийн нэг үнэнч дагагч нь гинт гарч ирээд өнөөх гишүүний хоолоо дээр ингээд утга тулгацсан. За иймээс одоо ямар ч бие хамгаалагчгүй цагдаагийн хамгаалтгүй явж байсан болохоор за ерөөсөө л одоо энэ газраас ямар ч байсан нэн даруй явах ёстой юм байна гэд мань одоо гишүүн бодсон байгаа. За ингээд тэрээр одоо сэтгүүлчд болон дагалдаж ирсэн гэр бүлийн хүмүүс за мөн хамт явах хүсэлт гаргасан тэр Johnstown-ы 15 оршин суугчийг дагуулад бүгднийг ачааны машинд хийгээд усан завны тийм бомб руу явсан байгаа тэр ширэнгийн захад байдаг. Энэ гишүүний хувьд бол одоо юу гэж тухайн үедээ бодож байсан бэхээр ямар ч хэлсэн эхний ээлжинд бол бид нар эндээс эссэн мэд амьд мэд зугтах хэрэгтэй байна. За ямар ч гэсэн тэгээ боломжоор бид нар энэ 15 хүнийг бол аваа явъя. Харин бид нар одоо Гаянад очисон даруйдаа бол цаашаа Америкийн нэгдсэн улсын засгийн газар руу энэ талаар мэдэгдээд Гаяна улсын зэвсэгт хүчнийг бол нэн даруй дайчлаад үлдсэн хүмүүсийг бол яаралт аврахгүй бол нөхцөл байдал хэрээс хэтэрсэн байгаа юм байна гэж бол ингэж бодсон байгаа. За гэтэл нэг зүйл болсон. За тэдгээр 15 зогтож буй 15 хүмүүсийн дотор Jim Jones өөрийнх нь нэг итгэвч хүнийг одоо зэвсэгтэн тэгж нууцаар оруулчихсан байсан. За мөн тэднийг одоо яг усан завны тэр буудал дээр ирж зогсох үед Jim Jones-ны одоо улаан хамгаалагчид гэж нэрлээд байгаа тэр тархин хамгаалагдсан зэвсэгтэй хүмүүс бол бас машинтаа ирж зогсоод зүгээр үгийн зүрэг учир зүггүй гал нээж гэлсэн байдаг. За ингээд ерөнхийдөө буудалцсан болоод бол тэр буудалцсанаас болоод бол маш их хүмүүс бол амиа алдсан. За NBC телевизийн зураглаач Bob Brown гэдэг хүн бол тэнд болж байсан буудалцааны бичлэгийг бол өөрийнх нь камераар бол бичсээр хагаад эцсийн үрдэл бичээд өөрөө буудуулж амиа хорлсон байдаг. За бүр энэ одоо буудлахын үеэр бол өнөөх конгрессийн гишүүн одоо энэ чинь Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүн хүн шүү дээ. Leo Ryan хүртэл тэднэрт бол алуулчихсан. За нэгэнт нөхцөл байдал ийм болсон учраас бол одоо Jim Jones бүх зүйл нэгэнт өнгөрлөө гэдгийг бол маш сайн ойлгосон. За Америкийн нэгдсэн улсын засгийн газрын одоо гишүүн алагдсан учраас бол Америк гэдэг улс бол энэ үйл явдлыг хэрхэвч хараад дуугаа өнгөрүүлэхгүй нь ойлгомжтой. За иймээс тэрээр энэ удаа өөрийнх нь олон сарын турш
одоо бэлтгэж ирсэн өнөөх бүх нийтийн амиа хорлолтын туршилт дадлах сургуулалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн. За ингээд 1978 оны 11-р сарын 18-ны өдрийн оройн 5 цаг орчинд Жим Джонс өнөөх цагаан хоолоогоор дахиад түгшүүрийн дуут дохио зарласан. За Жим Джонс өөрийнхөө сүйдчийн мөчийг бол түүхэнд үлдээхийн тулд бас өөрийнх нь бие дуу хураагуур бол ингэж авч явж тэр дуу хураагуур нийтдээ 45 минутын урт бичлэг бол хийсэн ийм баримтууд олдсон байдаг. За ингээд одоо хүмүүсийг тэрээр гол асарт цугларсныхан дараагаар Жим Джонс энэ дээр гарч зогсоод за конгрессийн гишүүн одоо бол өгцсөн байгаа. Одоо дайснууд биднийг зайлшгүй гарцаа байхгүйгээр устгахаар хүүхдүүдийн минь тарчлахаар бол энэ ч бидний яраас ирэх болно. Бидний социалист мөрөөдөл ерөнхийдөө энд хүрээд ингээд өндөрлөж байна. Одоо бидэнд ерөөсөө нэр төрхтэй өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Гэхдээ энэ бол ерөөсөө амиа хорлолт биш шүү. Харин энэ бол өнөөгийн энэ бүх харгас нийгмийн эсрэг хийж буй хувьсгалт тэмцэл юм а гэж хүмүүсийн өмнө ингэж хэлсэн байгаа. За ингээд тэн цугларсан хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө энэ удаагийнх бол үнэхээр сургуулалт биш юм байна гэдгийг болж буй болсон бүх үйл явдлуудын логик хөрөнгө дээрээс ер нь шууд мэдрэмжээр ойлгочихж байгаа. За ингээд зэвсгэлсэн хамгаалагчид бол цyanidыг их хэмжээгээр ингэж жимсний амттай ундаатай холилсон тийм төмөр одоо торхнуудыг бол авчирч тавьсан байгаа. За улмаар Жим Джонс бол хүүхдүүдэд ч гэсэн одоо хүүхдүүдийг ч гэсэн заавал энийг бол уух ёстой гэдэг ийм шаардлага тавьсан. Гэхдээ хүүхдүүд одоо маш их айгаад уухгүй байсан учраас өнөөх буута хамгаалагчид хүчээр нөгөө шипризэн дотор тэр цyanidтай ундааг хийж байгаад хүүхдүүдийн ам руу хийж бүр нялах хүүхдүүдийн ам руу хүртэл ингэж цyanidтай ундаа бол хүчээр хийж ингэж залгиулсан байгаа. За цyanid гэдэг бол ер нь бол яг үндэ маш хүчтэй, маш их өвдөлт мэдрэгдүүлж, амьсгал боогдуулж, үхэлд хүргэдэг ийм аимшигтай хор. Жим Джонс эхлээд хүүхдүүдийг хордуулж чадсан байдаг. За хүүхдүүд нь одоо тэр Жим Джонсны өгсөн хороос болоод одоо бүгдээрээ газар дээрээ татгнаж одоо амьсгал нь боогдож маш их өвдөлт зовиртойгоор ингэж үхэцгээсэн. Ингээд хүүхдүүд нь үхэж байгааг хараад ээж аавууд нь бол бүр маш ихээр одоо шаналж уйлцгаач гэлсэн байдаг. За гэтэл ээж аавуудад нь хандаж одоо Жим Джонс бол одоо хүүхдүүдийг та нар тайван өхүүлээ, битгий уйлаа гэж ингэж тушаасан байгаа. За ингээд хүүхдүүдээ яаж чадалгүйгээр одоо хамгаалж чадалгүйгээр бүгднгийн одоо алуулсан энэ эцэг эхчүүдийн ихэнх нь ерөнхийдөө тухайн үед шууд сэтгэл готролд ороод одоо амьдралаас залхаж бууж өгч цаашид амьд байх ямар ч хүсэлгүй болоод тэр хорт ундаануудаас өөрсдийнх нь сайн дураар уугаад одоо хүүхдүүдийгээ тэврээд хүүхдүүдийнх нь хажууд нь одоо хүүхдүүдэд тэвэрч хөвтөөд өөрсдийнх нь үхлийг хүлээж ингэж хувь тавилантайгаа эвлэрээд хөвтсөн байдаг. Харин амьд үлдэхийг хүссэн буюу тэр ундаанаас уухыг хүсээгүй хүмүүсийн хувьд бол одоо зэвсгэлсэн харуулууд тэдэнд буу тулгаж агаад одоо хүчээр уулгаж ихэлсэн зам нь зарим нь бүр амар хэрцгийгээр шипризээр шууд одоо судсанд нь тарьж хордуулах гэх мэтэр иймэрхүү аимшигтай одоо хүчирхийллүүдийг бол үйлдэж эхэлсэн. За ингээд оройны 7 цаг гэхэд энэ Джонстауны бараг бүх оршин суугчд бол нэг мөр өгөж дуусцгаас. За тэр өдөр Джонстаунд бол нийтдээ 909 хүн амьсгал хураасны тэдгээрийн 304 нь юугаач мэдгүй батчир хүүхдүүд, няраа хүүхдүүд, жоохон хүүхдүүд байсан. За ингээ маргааш нь болж байгаа. За маргааш нь юу болсон бэ гэвэл Гаяна улсын армийнхан Джонстаунд бол одоо дайралт хийсэн. За ингээ дайралт хийсэн боловч тэд нар бол төсөөлж байгаагүй ийм аимшигтай дүр зурагтай бол одоо учирч байгаа юмд. Одоо мөн Жим Джонсын цогцсыг чсэн тэр Гаяна улсын цэргүүд бол одоо эндрийн хажууд хэвтэж байхад нь бол олж илрүүлсэн байдаг. Гэхдээ Жим Джонс бол одоо бусад хүмүүсийн адилаар хор ууж, аимшигтайгаар хоолоогоо боогдуулж, тарчилж өөхөх бус харин толгойдоо бууны шархтаа өчгсөн байсан. Тэрээр хорны өвдөлтөөс айсандаа өөрийгөө буудсан уу эсвэл одоо өөр хүн түүнийг буудсан уу гэдэг нь бол өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй. Ямар ч тач тэрээр өөрийнхөө итгэгчдийг хамгийн тарчлаантай өгөхлөөр өгүүлсэн хэрнээ өөрөө хамгийн богино, хамгийн хурдан, хамгийн өвдөлт багтай өгөхлөөр өөхөх ийм сонголтыг хийсэн нэг. За ингээд дэлхийн нийтээр энэ хядлагын талаар сонсож байгаа. Ингээд дэлхийн нийтээрээс одоо цочролд орсон гэж хэлж болно. За энэ үйл явдал нь бол ингээд 2001 оны 9-р сарын 11-ний өдрийн террорист хавцлага гарах хүртэл бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд энгийн иргэд нэг дор хамгийн олноороо амь үрэгдсэн хамгийн том эмгэнэлт явдалд бол зүй ёсоор тоосогддог байсан. За Жим Джонс гэдэг энэ хүн бол хүн төрөлхтний итгэл найдвар нийгмийн тэр эмзэг байдлыг бол маш одоо соргоор ашиглаж
тэр бүхэн дээр одоо хэрхэн харгислал үүсдэж болдгийн хамгийн тод бөгөөд хамгийн аюултай жишээ болсон ийм хүн юм уу даа гэж ерөнхийдөө бодогдож байна. Гэхдээ одоо энэ үйл явдлаас амьд үлдчихсэн хүмүүс бас байгаа юу гэвэл маш цөөн байгаа. За тэд бол одоо маш азтай хүмүүс гэж тооцож болно. За тухайлбал яг тэр одоо амиа хордолт болдог орой бол одоо Hyattink Trash гэдэг нэртэй юм сонин нэртэй одоо 76 настай эмэгтэй одоо имэйл гэсэн үг л дээ. Биеийн муу байсан учраас одоо Jim Jones цагаан хоолойгоор хүмүүсийг дуудах үед гол танхимд бол очоогүй байгаа. За улмаар гадаа хүмүүс гинэт орилтож буун дуу хаасаагүй гарч ихсэх үеэр өнөөх одоо эмэгтэй маань айлсандаа болоод орон доогоороо ороод нуугдчихсан байдаг. Хамгийн хачирхалтай нь орон доороо нуугдаж байгаад унтчихсан байгаа. За тэгээд маргааш өглөө нь одоо сэрээд гадаа гараад хартал юу болсон гэхээр ойлгомжтой түүнийг 900 гаруй хүний амьгүй цогцос хүлээж байсан. За ингээд энэ эмэгтэй энэ 76 настай эмэгтэй бол энэ Johnstown суурин дотроос яг амьд үлдэж чадсан цорын ганц хүн болж бүртгэгдсэн. За мөн одоо түрүүн ярьсанчлан конгрессийн гишүүн айлчлахын өмнө энэ Johnstown-д амьдарч байсан Richard Clark тэргүүтээ 11 хүнээс бүрдсэн юм томоохон гэр бүлийн гишүүд одоо маш ухаалаг төлөвлөгөө боловсруулж амьд үлдэж бас чадсан байгаа. За тэд нэр яасан бэ гэвэл одоо энэ бүхэл бүтэн Америкийн конгрессийн гишүүн ирэх гэж байгаа юм чи эдгээр энэ хүнийг бол бас гоё өгтөж авах ёстой. За ерөнхийдөө Jim Jones ч гэсэн иймэрхүү чиглэлд өгсөн байсан. За иймээс тэд нэр хамгаалагчид хандаж одоо бид нар энэ гишүүнд зориулж ойгоос хэрэгтэй зүйлсийг цуглуулад ирья гэж ингэж зөвшөөрөл авсан байгаа. За тэд нэр ингээд Johnstown-аас гарсан даруйдаа шууд тэр ирчээрээ чигээр алхасаар байгаад 30 км газар тасралтгүй алхасаар нэгэн одоо хөдөөний тэр ширэнгэд байрладаг нэгэн жижиг тосгонд очиж амьд үлдэж чадцгаасан байдаг. За мөн яг тэр амиа хордолт болж байх үеэр тэндээс бол энэ Odell Rhodes болон Stanley Caton гэдэг хоёр эрэгтэй хүн бол амьд үлдэж чадсан баримт байдаг. За тэд нэр яаж амьд үлдсэн бэ гэвэл одоо маш олон 900 гаруй хүмүүс амиа хорлоод тэнцээч зарим нь эсэргүүцээ зүхтаад уйлаа майлаа эмх самраагүй байдал гээд одоо маш тийм замраагүй байдал үүсэж байгаа шүү. Гэтэл одоо энэ хоёр хүн маань тэр бүх эмх замраагүй байдлын дундуур харуулуудын нүднээс бол эвтэйхэн мултраад ширэнгөө ойруу бол одоо зүхтаж амьд үлдэж чадсан ийм хоёр азтай хүн бас байдаг. За түүнчлэн Jim Jones амиа хорлохынхоо өмнө бол өөрийн хамгийн үнэнч 3 туслах болох Tim Carter, Mike Carter, Mike Prokes гэдэг одоо энэ 3 залууд бол нийтдээ $5 сая одоо бэлнээр цүнхэлсэн цүнх өгөөд за мөн маш их хэмжээний одоо цул автуудыг тэднэрт цүнхэн тийж өгөөд энэ бүхнийг зөвлөлт холбоотуулсан элчин сайдын яамд хүргэж өгөөрэй гэдэг ийм тушаал буулгасан байдаг. За гэвч тэр цүнх хэтэрхий хүнд байсан учраас тэр Jim Jones-ийн ихтгэл хамгаалагчид тэр хүнд цүнхнүүдийг тэнд нь орхиод тэр чигтээ зүхтаад амьд үлдэж бас чадсан байдаг. За Jim Jones-ийн одоо өөрийнх нь бас өргөж авсан хүүхдүүд одоо 3 хүүхэд байгаа ш. Солонгос хүүхэд, Африк гардтай хүүхэд, Уугуул Америк гардтай буюу Индиан хүүхэд гээд энэ 3 бол яг амиа хорлолт болох үед Гаяна улсын нийслэл Georgetown хотод хөл бөмбөгийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор бол ингэж явсан байгаа. За гэтэл эцэг нь яг амиа хорлолт болдог өдөр радио холбоогоор тэднэртэй холбогдоод за та нар бүгдээрээ яг одоо амиа хорлолцохоо гэдэг ийм тушаал хүүхдүүдтэй буулгасан байгаа. За гэтэл мэдээч одоо тэр хөвгүүд бас юу гэж тэр гавцсан эцгийн үгийг бол дагаж амиа хорлож байх уу? Тэд нар бол амиа хорлохгүйгээр шийдээд ингээд амьд үлдцгэсэн. За түүнчлэн одоо өнөөх конгрессийн гишүүн Leo Ryan-ыг одоо хөнөөсөн дайралт болсон талаар бол түрүүн ярьсан. За яг тэр үеэр бол бас хэд хэдэн сэтгүүлчид болон одоо тэр Johnstown-аас зугтсан 15 хүний бас яг нарийн тоон байхгүй. Гэхдээ цөөхөн юм шиг байна. 2 3 ихтэй 4 хүн юм шиг байна. Тим тооны хүмүүс тухайн дайралтаас бас амьд үлдэж чадсан байдаг. Тэд нэр яаж амьд үлдэж чадсан бэ гэвэл ерөөсөө тэр буудлага болсны дараагаар яг өөрсдөө буудуулаад өгсөн юм шиг одоо өгсөн хүний дүрд ингэж хөдөлгөөнгүй хөвцснийхээ ачаар амьд үлдэж чадсан байдаг. Тэр амьд үлдэж чадсан хүмүүс тухайн шөндөө тэр Гаянагийн тэр ширэнгөө дотор арай гэж одоо тэр шөнийг давчгаад маргааш нь Гаянагийн цагдаа нартай армийнхантай таарад амьд үлдэж одоо аврагдсан байдаг. За ингээд ерөнхийдөө амьд үлдэж чадсан хүмүүсийн хувьд бол нэг иймэрхүү байна. За ингээд одоо өнөөдрийн дугаараар гэхүүдээ маш тийм одоо аимшигтай нэг талаараа тийм харамсалтай бас нэлээд тийм бодууштай ийм үйл явдлыг бол та бүхэндээ ингэж хуваалцлаа. За иймээс одоо эцэст надад одоо нэг зүйл ерөнхийдөө бодогдож байна л. Ер нь бол энэ хүний хамгийн том эрх гэдэг бол
хувь хүн одоо өөрийнхөө оюун санаагаар чөлөөтэй сэтгэх тэр эрх чөлөө хүний хамгийн том эрх чөлөө юм байна л гэдэг одоо ийм бодол бол эцэст нь төрж байна. За одоо ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд дууссан учраас дараагийн дугаараар дахин уулзъя. За та бүхэн энэ одоо ярьсан сэдвийн хүрээнд бас миний дутуу орхисон зүйлс байвал дор сэтгэл хэсэгт бичиж бусдад хуваалцаарай гэж хүсье.